Үзэгчтэй VTV Live өдрийн хөтөлбөр мэргэжлийн хяналтын цагаараа үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаагийн зочин мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Загдра Агчаагийн мөнх тулаас оролцож байна. За бид зочинтойгоо энэ удаад хөдөлмөрийн эрүүл ахуйн талаар бас ярилцах болно. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа та бүхэнд болон одоо үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр хоёулаа хөдөлмөрийн эрүүл ахуй гэж яг юу юм бэ? Юуг онцлон бас хэлээд байгаа юм бэ гэдэг талаарх одоо мэдээллээр нэвтрүүлгээ ярилцлага бас эхлэе гэж бодож байна. За тэгье. За ер нь бол бид нарын хүн бол ажил хөдөлмөр хийж өөрийнхөө амжиргааг одоо залгуулдаг тийм ээ. Тэгэхээр ажил хөдөлмөр бол одоо хувь хүний өөрийнхөө хөгжил болон амьдралд маш чухал үг гүйцэтгэдэг. За тэгтээ нөгөө талаас тэр тухайн ажлыг одоо хийж гүйцэтгэх явцад хүний эрүүл мэндэд бас сөрөөр нөлөөлдөг хүчин зүйлүүд байдаг. За энэ хүчин зүйлүүд тухайлбал одоо түүхий эдийг боловсруулах, ашигт мултмлыг олборлох, эрчим хүч үйлдвэрлэх гэх мэтлэн энэ салбарт бол одоо бас ажилчид тэнд ажиллаж байгаа ажилчид одоо энэ хөдөлмөрийн таагүй нөхцөлд өртдөг. Нөгөө талаас үйлдвэрлэлийн бус хүрээнд ч гэсэн одоо эмнэлгийн ажилтнууд ч үгүй юм уу тийм ээ, үйлчилгээний ажилтан мөрчлэн энэ хүмүүс ч гэсэн бас тодорхой одоо сөрөг нөлөөлөлд өрчөйдөг. За гэхдээ бол тухайн ажилтнанд тэр одоо сөрөг хүч нөлөөлөл шууд одоо шинж тэмдгээр илэрхгүй ч гэсэн хожим үед нь одоо хожим үедээ тэр хүний удам шилт байт юм уу, нөхөрч хүнстэй байт юм уу, ийм байдлаар бас сөрөг нөлөөлөл үзүүлэх гэдэг. Үзүүлдэг. Тэгэхээр энэ ажил хөдөлмөрөөс болоод өвчлөх аюул эрсдэлд учирч болзошгүй энэ одоо хүчин зүйлүүдийг таньж мэдэх, олж тогтоох. За тэгээ хэдий хэр хэмжээтэй байна гэдгийг үнэлдэг. За тэгээ хяналт тавьдаг энэ үйл ажиллагааг л ерөнхийд нь хөдөлмөрийн эрүүл ахуй гэж нэрлэдэг байгаа. За энэ бол өөрөө бие даасан бас одоо нийгмийн эрүүл мэндийн салбар шинжилгээ ухаан байнамаа. Тэгэхээр хөдөлмөрийн эрүүл ахуйд бас ангилал гэж байдаг байх л та. Энэ талаар бас манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За тэгэхээр энэ хөдөлмөрийн эрүүл ахуйн сая бидний яриад байгаа энэ хүчин зүйлүүд, хүний эрүүл мэндэд нөлөөлөд байгаа хүчин зүйлүүдийг бол ерөнхийд нь 4-5 ангилж үзэж байгаа. За тэгэхээр юу гэхээр физикийн хүчин зүйл. За тэгэхээр физикийн хүчин зүйл гэдэгт бол одоо шууган тухайн ажилтан ямар нэгэн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллаж байгаа бол тэр тоног төхөөрөмжөөс гарч байгаа шууган дөрвөнийг бид нар физикийн хүчин зүйл гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь химийн хүчин зүйл гэж. За энэ химийн хүчин зүйлүүд бол тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх юм уу, баяжуулах одоо эрдэс материалыг баяжуулах явцад химийн бодис зайлшгүй хэрэглэдэг. За химгүүгээр бол одоо энэ технологи юм бол явах байсан байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр химийн бодис хэрэглэж байгаа бол тэр химийн бодисоос хүний эрүүл тэр ажиллаж харьцаж байгаа ажилтны эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэдгийг бол тэр химийн хүчин зүйл гэж ангилаад байгаа. За 3-дугаарт нь бол биологийн хүчин зүйл. За биологийн хүчин зүйл гэдгийг бол бид нар жишээлбэл малын эмч одоо малд халдвар төвчнийг эсрэг үүсгэх юм амьд вакцины хийж тарьдаг тийм ээ. Тэгэхээр магадгүй тэр амьд вакцинаас малын эмчид санамсаргүй байдлаар тэр хаард юм уу? За эсвэл одоо шалбарсан гар хуруунд шалбарсан байвал хэрвээ тэр вакцины асгараад тэр хүний шалбарсан одоо юугаар дамжаад тэр хүнд халдвар төвчний нян вирус одоо тэр вакциныг даад бас орох боломжтой. Тэгэхээр энийг л биологийн хүчин зүйл гэдэг юм. Тэгэхээр халдвартай эд материал одоо та харьцдаг их хвчлэн лабораторийн ажилтнууд бас байдаг тийм ээ. Хүний одоо шээс тусан шинжилгээ хийх явцад тэр хүнд бас эрсдэл үүсэх магадaltaй. Тэгэхээр энийг бол биологийн хүчин зүйл гэж ярьж байгаа. За 4-дүгээрт нь бол одоо эргономикийн хүчин зүйл. Эргономик. Тийм одоо сүүлийн үед бас эргономикийн асуудлыг нэлээд ярьдаг болж штэ тийм ээ. Тэгэхээр энэ бол ажилтан тухайн ажлаа хийж байх явцад бол одоо тэр ажил нь эвгүй байр байцтай ажилт юм уу тийм ээ. Одоо жишээл худагт орж ажиллах, ийм хязгаарлагдмал орчинд орж ажиллах чинь тэр хүн одоо бүх их юм өмөлөх өгч байт юм уу.
ийм нөхцөлд ажиллаж иж болно. За эсвэл одоо ямар нэгэн эд материалыг одоо түлхдэг ч юм уу, эсвэл өргөж зөөж явдаг ч юм уу, тийм ээ. Тэгэхээр энэ хүчин зүйлүүд бол эргономикийн хүчин зүйлд орж байгаа. За сүүлийн үед бас энэ улс орнуудад нэлээд одоо бас судлагдаж яаж ярьж байгаа нэг хүчин зүйл бол сэтгэл зүйн хүчин зүйл. За ажлын одоо нэг ажлыг байнга давтан хийдэг ийм ажил байх юм бол хүн амархан ядардаг, тийм ээ. За эсвэл одоо урт хугацаагаар ажилладаг ч юм уу, ажлын цаг хэд их урт байх юм бол тэр хүн бас ядардаг. Эргээд нөгөө ажлаа хийж чадахгүй ядарснаасаа болоод бас гэмтэлд өртөх ч юм уу, тийм ээ. Гэх мэтлэн ийм олон энэ үзүүлэлтүүд бол эргономикийн буюу одоо хүний биеийн хүчний бодлон сэтгэл зүйн ачааллаас болж одоо хүний эрүүл мэндэд сөрөөр нөлөөлөх юм хүчин зүйл болж өгдөг. Тэгэхээр ерөнхийд нь бол нэг юм дөрвөн ангилалд авч үздэг. Манай Монгол улсын хувьд тийм ээ эргономикийн хүчин зүйл гэдэг яг энэ хүчин зүйл нь бүр маш их түгээмэл байгаа харагддаг шүү дээ, тийм ээ. Тий, одоо компьютертэй харьцаж ажиллаж байгаа ийм ажлын байр үүч байна, тийм ээ. Тэгэхэд бол одоо байнга одоо тэр компьютертай удаан хугацаагаар харьцаж ажилласнаас болоод нуруу одоо тулгуур эрхтний өвчлөл бий болох. За нүдний хараа муудах, тийм ээ. За мөн нөгөө компьютерийн одоо гартай байнга харьцаж ажилласнаас болоод одоо энэ жижиг үеийнүүдийн өрөвсөл үүсэх. Гарчлал одоо маш их ийм одоо эмгэгүүд бас яг энэ ажилтай холбоотойгоор үүсэж болдог. Эдгээр одоо асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин нь бас ямар байдгийн болоо. За 2008 онд хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хууль гэж шинээр батлагдсан хууль байдаг. За энэ хуулинд бол урд нь бол хөдөлмөрийн хуулиар нэг бүлгэр нь зохицуулж явсан юм байсныг. За манай Монгол улс болохоор олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орон. За энэ олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орны хувьд бол хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн одоо конвенц гэдэгт нэгдэж орсон байдаг. За тэгээд энэ конвенцийн үзэл санааг бол одоо хууль дүрмдээ заашгүй тусгах юм шаардлага үүднээс 2008 онд хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн гэсэн одоо бие даасан юм хуультай болсноор онцлог байгаа. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд бол хуулийн гол зорилго бол одоо хөдөлмөрийн харилцаанд орж ажиллаж байгаа ажилтан, ажил олгогч хоёрын одоо хоорондын харилцааг зохицуулж өгсөн байгаа гол нь. За тэгэхээр энэ нь бол хөдөлмөрийн тэр ажилтны одоо ажиллах нөхцөл, аюулгүй ажиллах, эрүүл орчинд ажиллах энэ бүх харилцааг зохицуулж өгсөн юм хууль батлагдсан байдаг. За энэ хуулинд бол ер нь хүн ажилтан хүний ажиллах ажлын орчин бол эрүүл аюулгүй байна. За ажил олгогч, ажилтан энэ хуулиараа бол хоёулаа бас адилхан эрх үүрэгтэй. Тэ? Тусдаа бие даасан одоо юм эрх үүрэгтэйгээр ажиллах энэ зохицуултыг хийж өгсөн байна. За дараачд нь мөрддөг бол одоо энэ хууль тогтоомжоо дааж гарсан одоо төрийн захиргааны байгууллагын одоо дөрвөн журмууд бас байдаг. За энд бол эндээс дурдвал одоо ажилтныг ажилд шинээр орох, за ажиллах явцад нэмлэгийн үзлэгт оруулах гэсэн ийм дөрвөн журам байна. Энэ бол эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан. Жилдээ нэг эрүүл мэндийн тэр нь бол яг ажилчтай. Тийм журмтай байдаг болоо. Яг нөгөө хөдөлмөрийн нөхцлөөс нь бас хамаарна л да. Хэрвээ тоостой нөхцөлтэй ажиллаж байгаа бол одоо 6 сард нэг удаа гэх юм уу. Тэгээд ямар үзлэг шинжилгээнүүд хийгдэх зайшгүй одоо дор ажил одоо чэйжний зураг авч хянаж явах тийм ээ. Гэх мэтлэн ийм зохицуулсан нарийн дөрвөн журмууд бол бас байна. За сургалт яаж зохион байгуулах уу гэдэг журам байна. За гэх мэтлэн ингээд даалж гарсан дөрвөн журмууд бол байна. За үүнээс гадна стандарт. Сая бидний хэлсэн тэр аюултай ортой хүчин зүйлүүд одоо ангилаад физикийн, химийн гэдэг энэ ангилаад байгаа энэ үзүүлэлт тус бүрээр ямар норм хэмжээ байх юм. Шуу тоос гэхэд одоо ямар хэмжээтэй байвал энийг зөвшөөрөгдөх норм хэмжээ гэж үзэх юм гэсэн энэ асуудлуудыг зохицуулсан Монгол улсын одоо МНС стандартууд байдаг. За тэгээд энэ хэрвээ химийн бодис одоо агаарт ажлын байрны агаарт химийн бодис ууршдаг бол энэ химийн бодисыг ямар аргаар ямар одоо арга аргачлаар
хэмжих юм бэ гэдэг бас стандартууд, хэмжилтийн аргын стандартууд байдаг. За энэ стандартууд нийлээд ерөнхийдөө хөдөлмөрийн аюулгүй эрүүл мэндийн чиглэлээр бол 130 гаруй стандарт мөрдөж идэг. За энэ стандартын бол нэг 40-50% нь бол яг хэмжилтийн аргын стандарт. За тэгээд энэ стандартууд маань ерөнхийдөө бол Оросын холбооны улсын стандарт төр суурилж хийсэн юм стандарт 80-90 онд боловсруулагдсан юм стандартууд ба. Тэгээд цаг үеэд аваад ер нь энэ стандартуудыг олон улсын ISO стандартад нийцүүлэх ийм шаардлага бол зайлшгүй тавьж байгаа. За тэгээд 2017 оноос одоо хойш одоо 2-3 жилийн хугацаанд бол бид нэг 10 гаруй стандартыг шинжилсэн байж байгаа. За тэгээ энэ дээр ямар стандартууд байгаа гэхээр шууган, доргон, за гэрэлтүүлгийн стандартууд бол ерөнхийдөө бас олон улсын стандарт шаардлагыг хангасан байдлаар шинжилсэн байж байгаа. За хоёрдугаарт нь нэг том багц стандарт бол одоо бидний яриад байгаа энэ тоосны нэг хүчин зүйл байна шүү дээ. Энийг бид нар яагаад онцолж яриад байна гэхээр ер нь манай Монгол улсад үйлдвэр хөгжиж ирснээс хойш одоо 70-аад оноос хойш бол мэргэжлийн хүчнүүд бүртгэж эхэлсэн байна. За энэ мэргэжлийн хүчний бүтцийг ингээ хараад үзэхээр тоосны шалтгаантай мэргэжлийн хүчнүүд, амьсгалын замын одоо мэргэжлийн хүчнүүд бол бараг 60% эзэлж байгаа. За ерөнхийдөө нэг 8,000 бараг 9,000-аад одоо тохиолдол бүртгэгдсэн гэж үзвэл үүний 60% нь гэхээр нэлийн тоо харагдж байгаа. Тэгэхээр ер нь энэ тоосны стандартыг бид нар стандарт норм хэмжээг нь хэлж өгöd байхаас биш яаж энэс үржилсэн сэргийлэх үү гэдэг арга барилчлыг багтаасан стандарт бол өнөөг хүртэл байхгүйсэн. За тийм учраас энэ хөгжилтэй улс орнуудад одоо тоосноо энэ хүчин зүйлээс яаж өрсөн сэргийлж ажилчдаа одоо энэ мэргэжлийн хүчинд бүртгүүлэхгүй байх арга хэмжээг яаж авч вэ гэхээр ийм стандарт боловсруулад яг аргачлсан ийм стандарт боловсруулад энийг мөрдүүлж ажилласнаар тэр одоо хөгжилтэй орнуудад бол тоосны өвчлөлийн асуудлыг бол шийдвэрлэсэн байна. Маш их анхаарал хандуулж байдаг. За гэтэл манайд бол тийм юм бол аргахан яг хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн чиглэлээр бол энэ стандарт байхгүй байсныг бол яагаад ISO стандарт за мөн одоо бусад хөгжилтэй улс орнуудын стандарт нийцүүлж боловсруулснараа онцлог гэж хэлэх гээд байна л да. Та түрүү ярьлаа шүү дээ. Ер нь хүнд нөхцөлд ажиллаж байгаа, ямар нөхцөлд ажиллаж байгаа ажилчид маань ерөнхийдөө нэг жилдээ 6 сардаа ч юм уу ямар нэг нөхцөл байдлаас хамаарат 6 сардаа ч юм уу жилдээ ч юм уу нэг заавал үйлчлэгт орсон байх шаардлагатай гэдэг. Энэ ер нь хэрэгжиж байна. Эдгээрийг ер нь байгууллагууд хэрэгжүүлдэг юм болоо. За яг ер нь хэн шалгалтын яцд энэ зөрчил бас нэлээдгүй байдаг л да. Тэгээ нэг талаасаа ол яг байгууллага аж ахуйн нэгж мэдэхгүй тэ мэдээлэл дутуу авсан байдагтай холбоотойгоор нэг оруулахгүй байж бол. За ер нь бол уулуурхайн томоохон компаниуд болол ерөнхийдөө оруулаад хэвшсэн байдیں۔ Тий. За тэгвэл энэ дээр бас учир дутагдал байна л да. Яг гэвэл тэр эмнэлгийн үзлэгт оруулахын тулд энэ манай ажилтны ажиллаж байгаа ажлын байранд хэр хэмжээний их тоос үүсч байна гэдгийг эхлээд үнэлж тогтоох ёстой. За тэрнээсээ хамааруулаад ямар үзлэг шинжилгээнд ямар хугацаанд оруулах уу? Яаж хянжаах уу гэсэн одоо эмнэлгийн үзлэгээр яаж энэ хүнийхээ эрүүл мэндийг хянжаах уу гэдэг одоо энэ арга аргачлал гаргаж ирэх ёстой. Тэгэхээр би гол нь юу хэлэх гээд байна гэхээр эмнэлгийн үзлэгээсээ илүүтэйгээр одоо ажлын байранд байгаа тэр тоосныхоо одоо бүтэц найрлага ямиг банк одоо хэмждэг, үнэлдэг. За энээсээ улбалаад одоо ямар урьсан сэргийлэх арга хэмжээ авах уу гэдгийг ажил болгоч маань маш сайн тогтоож хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй тэр арга хэмжээгээ авахгүйгээр зөвхөн эрүүл мэндийн үзлэгт оруулаад ингээд яваад ахаар бас өрөөсгөл арга хэмжээ болчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ дэр би онцолж юу хэлэх гээд байна гэхээр
одоо энэ шинэ гарсан стандартыг хэрэгжүүлэхийн тулд тоосны асуудлыг бид нар бас мэдчих шаардлагатай л гэж хэлэх гээд байна. Нөгөө тоосоо жинхэнэ таньж мэдэх ямар хэмжээтэй байна. Тэр нь одоо хүний эрүүл мэндэд нөлөөлөх тал дээр ямар байна гэдгийг л одоо мэргэжлийн хүмүүс мэргэжлийн одоо хүмүүсээр үнэлүүлж тэгээд хамтарч ажиллах хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. Манай Монгол улсын хэмжээнд манай орны хувьд бол хөдөлмөрийн аюулгүй байдлаа онцлож яриад хаас биш эрүүл ах гэдэг одоо энэ зүйл бол нэлээд орхигдоод байгаа юм шиг харагддаг шүү дээ, тийм. Яг осол гэхээр одоо барилга дээрээс нэг хүн одоо унаад гимтчихжээ. За золгүй тохиолдол болчихжээ гэхээр бол яг хүмүүсийн нүдэн дээр ч юм уу одоо мэдээлэл гэ маш хурдан цэцэгтаад энд ингээ анхаарал хандуулаад байгаа юм шиг харагддаг л да. Гэтэл тоос гэдэг маань бол өөрөө хүний нүдэнд үл үзэгдэх маш жижиг хэмжээтэй. За тэгээд тэр доторх найрлага маш одоо аюултай байх юм бол удаан олон одоо жилийн дараагаар нөгөө өвчлөл үүсэж гарч ирдэг. Тэгэхээр л нөгөө хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудал юм чи мэдээж нөгөө гинт одоо огцом тийм харагдахгүй болохоор жахаа орхигдоод байгаа юм шиг санагдаж болно л да. Яг л тийм л байдалтай байна. Тэгэхээр бид нар энэ талаар мэдээллийг л одоо маш сайн өгч явах хэрэгтэй л гэж бодож байна л да. Тоостой орчинд ажилладаг иргэд бол цөөнгүй байгаа. Тэгэхээр энэ тоосноос болж ер нь яг ямар өвчлөл үүсдэг юм бэ? За би энэ өвчлөлийг ярихаас өмнө шинэ одоо гарсан стандартын талаар тоос гэж өөрөө ер нь юу юм бэ? Ямар бүтцтэй байдیں? Ямар хэмжээтэй байдیں? Тэр хэмжээнээс хамааруулж одоо бидний эрүүл мэндэд яаж нөлөөлөд байдаг гэдэг талаар бас товчхон ярихыг хичээ. За тоос гэдэг бол өөрөө хатуу биетийг одоо жижиглэх, бутлах энэ явцад үүсээд тэгээд агаарт хөөмөл байдлаар ингээ байждаг. За бид нар зөвхөн нэг гудамж явж байхад салхины аясаар тоос үүсэхээр одоо энэ тоос байна гэж харж байгаа тийм яг энгийнүүдээр. Гэтэл тоос маань тоосны яг тэр одоо үүсэж байгаа байдлаар нь бол одоо эрдэсийн тоос тийм ээ. За байгалийн гаралтай тоос гэдэг юм уу тийм ээ. Ингээд тоосыг бол ангилж байгаа. За ангилж авч үзэж байгаа. За тэгээд тоос бол бас нөгөө яг үйлдвэрлэл дээр бол хатуу биетийг зүлгэх одоо өрөмдөх байд юм уу? Одоо чулууг одоо нарийн ингэж өнгөлөх энэ явцад үүсэж байгаад бас арай бүр нарийн ширхтээ тоос үүсэж байгаа. Зүгээр том хэмжээтэй юмыг бутлах ч юм уу ийм байдлаар үүсгэхэд бол нэлээд том хэмжээний тоос бас үүснэ тийм ээ. Тэгэхээр хэмжээнээс хамаарч энэ тоосны хэмжээ бол хүний яг ямар хэмжээний тоос босч байна гэдгээс хамаараа хэмжиж үзэх хэрэгтэй. Тэгэхээр одоо тоосны бүр нарийн бүтцийг одоо шинжилж үзэх нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр олон улсын нэг стандарт байдаг. Энэ бол нөгөө хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа тэр тоосны фракцийн хэмжээг тодорхойлсон. За одоо магадгүй та бүхэн бас сонссон байх. Агаарын бохирдолтой холбоотойгоор 2.5 pm. За 5 pm, 10 pm гэдэг ингээ яриад байгаа шүү дээ. За тэгэхэд тэр бол хүний үс бол нэг 50-аас 70 микрометр хэмжээтэй байт юм байна. Микроны хэмжээтэй. Би зөвхөн үстэй харьцуулаа хэлэх гээд байна тийм ээ. Тэгэхээр тэр 50 гэж байгаа юм чинь нөгөө тэр 50 хүний үсэнд үс 50 гэж байгаа юм бол 10 микрометр гэдэг бол тэр үсийг 5%-тай тэнцүү байх нь тийм ээ. За тэр дотор бүр 2.5 pm яриад байгаа. Тэр нь бол тэр 10 pm-ээс 4 дахин бага байх нь. Тэгээ харахаар тэр тоос бидний нүдэнд үзэгдэхгүй тийм ээ. Тэгэхээр тэр нүдэнд үзэгдэхгүй байгаа тэр тоосыг л хэмжиж үнэлэх шаардлагатай болоод байгаа байхгүй. Тэгэхээр маш нарийн байгааз. За тэгээд тэр тоосны хэмжээг бол тэр олон улсын стандартаар бол одоо гаргаж өгсөн ба 10 pm. За энэ 10 pm-ээс дээшх тоос бол хүний хамар одоо салстад наалдж агаад цаашаа орохгүй нөгөө уушгины гүн рүү орохгүйгээр бид нарыг одоо ханих найтах байдлаар бид нар тэр тоосыг гаргаж зайлуулчих. За дараа нь 10-аас 5 микроны хэмжээтэй тоос бол бидний уушгины амьсгалын дээд зам дээр тунжиж байгаа.
За тий 10-аас 5 микрон. 5 микрон хэмжээтэй. хэмжээтэй. За тэр хэмжээний тоос бол амьсгалын дээд замыг өргөсүүлдэг. Одоо энэ улаан хоолой гэдэг юм уу тийм ээ. Цагаан хоолой гэдэг энэ юун дээр ирээд тунжгаад хэрвээ тэрийг одоо бас зайлуулах юм арга хэмжээ авахгүй бол олон удаа одоо тэр тоосны нөлөөлөл тэр хэмжээтэй тоосон төртөд байх юм бол амьсгалын дээд замын өргөсөлт өвчнүүд үүсэж байгаа. За тэрний дараачийн хэмжээг хэллээ тийм 5-аас доош микро хэмжээтэй тоос. За энэ тоос болохоор бидний ярьдаг нөгөө уушгины цулцсан гэд бидний амьсгалж байгаа гол эргэтэн тийм ээ. Нөгөө цагаан мөгөөрсөн нарийнхан одоо мөгөөрсөн. Тэр цулцсанд очиж хоригдлогддог. Тий. За хүүхдийн уушгины тэр цулцсан хэмжээ бол 2.5 байдаг. За том хүнийх болохоор насанд хүрсэн хүнийх бол 2.5-аас дээш 5 микроны хэмжээнд байдаг. Тий одоо нэг анатомико бүтцээр. За тэгээд бид нарт энэ тэр маш жижиг хэмжээтэй уушинд осчж байгаа тэр тоосны агуулмжийг ер нь хэмжих ёстой. За 10 бас тэр 10 хүртэлх микроныг бас хэмжих ёстой л да. Гэхдээ тэр бол илүү нөгөө өвчлөл үүсгэх аюул эрсдлээрээ болохоор тэр маш жижиг хэмжээтэй байгаа тоос нь илүү аюултай. Тэгэхээр энэ олон улсын стандартыг одоо бас бид нар мөрдөж ажиллаж байгаараа энэ тоосны фракцийн хэмжээс нь хамааруулаад яаж дээд шинжилгээ авах уу гэдэг аргууд бас дагалдаад гарсан байна. Энэ стандартуудтай холбогдсон. За тэгээд тэр тоосны шинжилгээ бол нийт тоос гэдэг нь болохоор сая миний ярьсан тэр 10 микрон, 5 микрон, 2.5 микроны хэмжээтэй бүх тоосыг нийлүүлээд нэг авчиж байгаа. Дээж сорьц авах одоо энэ багжийн судалгаачдаар судалгаа шинжилгээ. Тэгээ миний нөгөө тэр мэрэгжлийн өвчнийг одоо олж тогтоох, үзлэг хийх гэдэг асуудлыг хийхээс өмнө тэр ажлын байранд энэ фракцийн хэмжээтэй тооснууд маань хэдийгээр хэмжээтэй байна гэдгээ л заавал үнэлэх хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Тэгжээж дараагийн өрсөн сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт явагдана. За энэ шинэ гарсан тэр арга аргачлалын стандартуудын нэг онцлог нь болохоор бид нар бол түрүүн зөвөр ажлын байрны агаарт байгаа одоо тэр талбай тоосыг нийтэд нь аваад байдаг байсан байхгүй юу? Тэгэхээр одоо илүү ач холбогдолтой шинжилгээний арга нь юу вэ гэхээр нөгөө 2.5 PM-с 10 PM-д байгаа тоосны сорьцыг дээжийг авах. За тэгээд тэр цулцсанд нэвтэрдэг гэж одоо хүмүүс бас цулцсанд нэвтэрдэг тоос гэдэг үг хэллэгийг бас нэлээд сайн ойлгож бас мэдчих авах хэрэгтэй болоод байна л да. Өмнө нь бол яг тэгж ярьдгүй байсан зөвөр. Тэгэхээр бас сонирн байж магадгүй тийм ээ. Цулцсанд нэвтэрдэг гэд хэлээд ахаар. Тэгэхээр энэ маань бол яг хүний тэр одоо амьсгалын эргэтэн системд очиж хоригдлогдож байгаа одоо тоосоо. Тэгээд энэ бол мэдээж амьсгалж явах хэрэгтэй юмд гаднаас ямар ч одоо бохор юм орох ёсгүй шүү дээ бидний уушгаар цэвэр агаар л орж явах хэрэгтэй. Гэтэл тоос ороод тэр амьсгалах талбайг багасгachаар тэр хүнд мэдээж эмгэг одоо зөвөр шаналгаа үүсч таарна шүү дээ тийм ээ. За тэгэд энэ аргын стандартуудыг бол одоо шинжлэгдэж батлагдсанараа илүү одоо нарийн судалгаа шинжилгээний үндсэн дээр одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх боломжтой болж байгаа л гэж хэлэх байна. Тэгэхээр тоостой орчинд удаан хугацаагаар ажилласнаар хувь хүний одоо уушигны өвчлөлттэй болох юм магадлал бас өндөр байдаг юм байна. Ер нь бол хүний хамгийн одоо амин чухал эрхтнүүд бол уушиг зүрх гэдэг эдгээр эрхтнүүд бол ордог шүү дээ. Тэгэхээр бид бүхний хувьд бол эдгээр эрхтнүүдэд маш сайн хамгаалж явах хэрэгтэй. Ялангуяа бол жилдээ бүр онцлогоонд маш сайн хамрагдаж явах хэрэгтэй байна. Хүн нутагт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд тийм ээ. Тэгэхээр би бас нэг зүйлийг тодруулмаар байна л та. Миний бодлоор бол тоостой орчин гэдэг бол Улаанбаатар хотын бүхэл хүмүүс одоо хамрагдах болов. Ялангуяа одоо манай Улаанбаатар хотод бол барилга байгууламж, зам гэд маш их баригдаж бүтээн байгуулалт хийгдэж байна л да. Тэгээд энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Ер нь бол барилга байгууламж баригдаж байгаа орчин нөхцөлд бол тоосчлт бол маш их байдаг байх л та тийм ээ. Тийм ээ. За тэгэхээр барилга байгууламж барих явцад нөгөө л одоо би тоосоо бас эргэл жишээ бол ярихад бол барилга барихад
мэдээж маш олон тооны одоо түүхий эд материал тэгээд тэр маань бас тоосрохог, тоос үүсгдэг. Хамгийн наадзах нь цемент гэж ярихад тийм ээ. Цементнээс бол маш их тоос үүсдэг шүү дээ. Тэгээд цемент маань өөрөө найрлагатаа одоо захирын давхар эсэл гэж химийн бодис агуулгадаг. Захирын давхар эсэл. За энийг би бас ягаан онцолж хэлэх гээд байна. Тэгэхээр олон улсын одоо хавдрын агентлаг гэж олон улсын том агентлаг. За энэ агентлаг бол одоо энэ үйлдвэрлэлд ашиглагдж байгаа химийн бодисуудыг хүнд ямар одоо сөрөг нөлөөлөл үзүүлдэг юм бэ? Хавдар үүсгэх эрсдэл байна уу гэдгийг шинжилж үзэж идэг. Ийм том судалгааны байгууллага. За энэ судалгааны байгууллагын дүн мэдээгээр саяхан би харсан дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вебсайт дээр бичснээр бол 107 химийн бодис бол хавдар үүсгэх эрсдэлтэй. За хавдар үүсгэх нь батлагдсан гэж тийм тоо мэдээ байсан. За үүний дотор бол тэр захирын давхар эслэр ордог. За тэгэхээр барилга дээр ажиллаж байгаад мэдээж тоосноос болоод одоо би түрүүн бас хэлсэн тоосноос болоод хүн өөхгүй гэж одоо бид нар ойлгоод байх шиг тийм гэж л харж байгаа шүү дээ одоо ингийн хүмүүст. Гэтэл тэр захирын давхар эсэл гэдэг бодис хим бодис тэр барилгын одоо цемент болон бусад түүхий эдүүдэд ер нь захирын давхар эсэл бол өөрөө нөгөө байгаль дээр их түгээмэл байдаг. Одоо илс гэхтэл бол илсний найрлаганд бол тэр чигээрээ бараг захир эсэл байж байгаа жишээд. Тэгэхээр нөгөө барилгад чи илс хэрэглэж ин цемент хэрэглэж ин тийм ээ. Тэгэхээр энэ маш олон одоо хураа ийм за тэрийг одоо үйлдвэрлэлд ашиглах явцад бол тоос үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр захирын давхар эслийг бол тодорхойлох нь бас маш чухал. Тэгэхээр энэ шинжилгээг хийдэг арга гаргачлал томог төхөөрөмж нь бас манай улсад одоо судалгаа шинжилгээний байгууллагуудад бий болчихжээ. За тэгэхээр би энэ одоо барилгын компаниудад эцдүүд одоо барилга барьж байгаа бизнесмэнд бас юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ барилга барьж байгаа явцдаа үүсэж байгаа тоосондох одоо захирын давхар эслийг бас тодорхойлох шаардлагатай. За тэгээд аль болох одоо тоос үүсэхгүй ийм технологиг үйлдвэрлэлд ашиглаач. Магадгүй одоо барилгыг барьж дууссныхаа дараа цэвэрлэгээ хийдэг тийм ээ. Тэгээд нөгөө хаана ман тогтсон илүү дутуу одоо юмыг буулгах ч байт юм уу. За тэгээд үүссэн тэр тоос юмыг ингээд цэвэрлэл манайхан хөвчлэн одоо нөгөө тоос сорогч ашиглахгүйгээр хураагаар шүүртэж магадгүй. За хураагаар шүүртнэ гэдэг маань нөгөө тоос босоод бидний нүдэнд үл үзэгдэж байгаа нөгөө маш нарийн хэмжээтэй тоос чинь амьсгалаар орох боломжтой. Тэгэхээр барилгын салбараа жишээ аваад л үзэхэд бол тэр тоос үүсгэх орчныг аль болох багасгах, технологитой одоо дэвшилттэй технологи ашиглах, хураа аргаар биш одоо чийгэлж ажиллаа хийх тийм ээ. Ийм одоо шаардлага зүйсээр тавьж байгаа. Тэгэхээр л тэр шинэ гарсан стандарт бол энэ тоостой холбоотой бүх үйл ажиллагааг яаж зөв хийхээ, энэ зөв хийхийн тулд яаж ажлын байранда одоо тэр тоосныхоо хэмжил шинжилгээг хийж үнэлгээ гаргахыг. Тэгээ энэний дагуу ямар арга хэмжээ авах юм гэдэг. Манайхны харж байгаагаар бол одоо хэмжил шалгалтаар явж байгаа. За та энэ тоосноос ямар хамгаалах ямар арга хэмжээ авч байна гэхээр бид нар ажиллах хэвээр нөгөө маск юм өгцөө хамгаалцсан л гэж байгаа байхгүй. Тэгээ маскыг хамгаалж чадах уу? Тий, тэр маск бол бас яг зориултын одоо би бас дахиад хэлэх гэж байна нөгөө тэр тухайн орчинд үүсэж байгаа тоосны хэмжээг үнэлжээж ямар одоо амьсгал хамгаалах хэрэгслийг хүн таарах вэ гэдгийг бас л тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Мөн нөгөө талаас энэ маск маань ямар хамгаалах чадвартай юм бэ? Шүүх чадвар нь тэр ажлын байранд үүсэж байгаа тоосыг шүүж чадж гин үү гэдгийг бас тодорхойлох хэрэгтэй. Гэтэл тэрийгэ үзэхгүйгээр зүгээр хаанаас ч хамаагүй ямар нэгэн маск авчраад хүмүүст үзүүлчихэж байгаа тийм өмсүүлчихэж байгаа. Тэгтэл нөгөө ажилчид маань тэрийгэ яг намайг одоо хамгаалж чадж гин үү гэдгээ мэдэхгүй. Их бага ямар ч тоостой нөхцөлд нөгөө л адилхан нэг маска зүүгээд авч жишээтэй. Тэгэхээр энэ бол бас одоо нарийн судалгаа үнэлгээ хийж одоо тэр маскыг сонгох бас шаардлагатай. Тэр стандарт бол бас мөн энэ багц стандартын хүрээнд батлагдсан байж байгаа. Энэ дээр өөрөө хэр их байгууллагуудын зөв зөрчил гаргаж байна?
Танаа байгууллагын хувьд бол тэгээд мэдээж судалгаа шинжилгээг бол хийдэг л ахalta тийм ээ. Яг нөгөө тэр зөрчлийн үед бол сая л бас хэллээ л дээ тий. Маскыг ямар ч зориултын биш юм одоо амьсгал хамгаалахыг хэрэгслийг хэрэглээд байна. Энэ бол зөрчил болж байгаа байхгүй юу? Тэгэхээр тухайн ажлыг ажилтнанд хэрвээ хувийн хамгаалах хэрэгсэл одоо олгох гэж байгаа бол эхлээд ажлын байранд нь хэмжил шинжилгээ хийж үнэлгээгээ өг. Хоёрт нь тэр маска бас үнэл. Гуравт нь тэр хүн тэр маск амьсгал хамгаалах хэрэгслийг одоо хэрэглэх бас эрүүл мэндийн хувьд чадвартай байна уу гэдгийг бас эмч үнэл. За энэ гурвын нийлбэр дээр л одоо амьсгал хамгаалах хэрэгслийг бол зөв сонгох шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг хийхгүйгээр шууд нэг маск олгочих чинь гэдэг маань бол бас үр дүн хангалтгүй л гэсэн үг тийм. Зарим хүмүүсийн хувьд бол мэрэгчлээс шалтгаалсан өвчин гэдэг түрүүн бас та ярьлаа шүү дээ тий тань ярьсан. Мэрэгчлээс одоо таны эдгээр ярьсан зүйл чинь бол нөгөө мэрэгчлээс шалтгаалах өвчин гэдэг бол англид бол орох нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ажил хөдөлмөртэй холбоотойгоор хүн ажиллах явцдаа үйлдвэрлэлийн явцд үүсэж байгаа саяхан бидний ярьсан эрүүл ахуйн шаардлага маш өвчин зүйлийн нөлөөллөөс болж бий болсон өвчнийг мэрэгжил шалтгаалсан өвчин гэж байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо тоосноос болж одоо силикоз, антракосиликоз гэдэг антракоз гэдэг ингээд янз бүрийн нэршлэр нийлдэе анагаах ухааны хэллэгээр. За энэ минь болохоор нөгөө ямар эрдэсээс болж одоо өвчлөл үүсэж байгаа гэдгийг тодорхойлж байгаа. Жишээлбэл нүүрсний уурхайд ажиллаж байгаа хүмүүс бол ихэвчлэн антракосиликоз, антракоз гэдэг өвчнөд өртдөг. За энэ маань болохоор яг усл амьсгалын замын өвчлөл дөө. Тэгвэл нэр нь өөр. Монголчуудын хувьд бол тийм ээ бид бүхний хувьд одоо нүүрсний уурхай маш олон байна. Цайлуулах боломжтой гэдээ одоо сонгоод яваад байгаа шүү дээ залуучуудын хувьд. Нүүрсний уурхайд ажиллаж байна. За тэгээ энэ тэр нүүрсний уурхайд хэрвээ одоо тоос маш их үүсдэг тийм ажлын байранд ажиллаж байгаа бол одоо тийм өвчлөөр үүсэх эрсдэл байна л гэсэн үг. Гэхдээ заавал одоо тэр өвчнийг үүсгээд байх бид нар албагүй шүү дээ. Тэр өвчнийг үүсгэхээс нь өмнө өрсөн сэргийлэх төрөл бүрийн одоо арга хэмжээ байна. Тэр арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд бол хэрэгжүүлснээр бол үр дүнтэй маш хэрэгжүүлж ингэж яг зөв авч явах юм бол энэ аливаа мэрэгжлийн өвчнөөс бол өвчин сэргийлж чаднаа л гэж хэлэх гээд байна. Тэгээд яг мэрэгжлийн өвчний хувьд бол нэг онцлог нь болохоор хэрвээ яг мэрэгжлийн өвчнөр өвдчих юм бол эрүүл мэндэд гарах тэр гарсан өөрчлөлт бараг одоо эдгэрдэггүй. Яг эмчилгээ сувлгаа бол байдаг. Тэр нь бол тэр өвчлөлийг хүндрүүлэхгүй байх тал дээр нь л авдаг арга хэмжээ. Тэгэхээр одоо энэ хүнд өвчнийг бас тусахгүй байхын тулд ажилтан хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах ёстой. Нөгөө төлөөс ажил боловч тэр хамгаалах нөхцөлийг нь бол хуулийн дагуу бүрдүүлж өгөх ёстой л. Тэгэхээр ажил олгогч болон ажил эрхлэгчийн гаргаж байгаа гол дутагдал нь бас яг юундаа байна, юундаа оршиж байна. Энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг манай үзэгчдэд өгөхгүй юу? Яг зөвхөн хяналт шалтгааллын явцад бол эрүүл ахуй орчин бол яригдж байна. Нэгдүгürt энэ чиглэлийн мэрэгжлийн хүнийг ажил олгогч маань бас авч ажилуулах тал дээр жаа. Тухайн байгууллага дотроо. Тий. Тэгэхээр одоо мэрэгжлийн хөдөлмөрийн эрүүл ахуйч одоо хөдөлмөрийн физиологч гэдэг юм уу. За хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн ажилтан гэдэг нэрийн дор яг зүгээр инженерийн ч юм уу одоо янз бүрийн мэрэгчлэн хүмүүс авч ажилуулчихад тэгэхээр тэр хүмүүс энэ нарийн шинжилгээ ухааныхаа юмыг мэдэхгүй болохоор бас яг ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хийж чадахгүй. Тэгэхээр болж өгвөл одоо тухай хуулиар ач холбогдол бас байгаа л да. 50 ба түүнээс дээш ажилтнтай давал уурхай эрчим хүч барилгын салбарын аж ахуйн гэж бол 50 ба түүнээс дээш ажилтнтай байгууллагад бол хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн ажилтан заавал ажилуулна гэх. Яг хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй гэсэн нэг нэр дор яваад байгаа боловч нэг нь аюулгүй байдлаа хариуцдаг, нөгөө мэрэгжлийн хүн бол энэ эрүүл ахуйгаа хариуцдаг ийм чиг үүрэгтэйгээр угаасаа мэрэгжлийн хүмүүг нь авч ажилуулах юм бол энэ үйл ажиллагаа өрсөн сэргийлэх үйл ажиллагааг бол байгууллага дээр цогцоор нь авч хэрэгжүүлэх юм боломжтой. Харамсалтай нь бол
томоохон одоо гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд за манай Монголын томоохон аж ахуйн нэгжүүд бас байгаа. Мэргэжлийн эрүүл ахуйчнаар бол аваад ажиллуулж байгаа ийм жишээ, сайн жишээнүүд бол зөнд байгаа. Тэгээд яг ийм мэргэжлийн хүн ажиллахгүй басаа болоод тэр байгууллага дээр одоо бидний энэ шинэ стандартыг хэрэгжүүлэх жах нь төвөгтэй болж байгаа. За хоёрдугаарт нь бол яг түрүүн бид нар хэлсэн нөгөө хувийн хамгаалах хэрэгслээ олгочих юм бол бусад ямиг бүгдийг хайчиж байгаа. Уг нь бол энэ өрсөн сэргийлэх арга хэмжээний шатлал гэдэг бол эхлээд инженерийн арга хэмжээ. За энэ инженерийн арга хэмжээ гэдэгт юу орох вэ гэхээр одоо аль болох одоо хүний эрүүл мэндэд сөрөөр нөлөөлөхгүй байх ийм технологиг үйлдвэрлэлд ашиглах хэрэгтэй. Гэтэл тэр асуудлыг харгалзаж авч үзэхгүйгээр одоо хуучирсан байд юм уу? Эсвэл одоо битүүнжлэл хангалтгүй машин авах ажиллуулах ч юм уу? Гэх мэтлэн инженерийн төвшөнд хийгдэх энэ ажлууд хийгдэхгүй болохоор дараагийнх нь ажлууд бол тэгээд үр дүнгүй болоо явчихж байгаа байхгүй юу? За тухайлбал химийн бодис аюултай одоо хүний биед хавдар үүсгдэг ийм химийн бодис. За жишээл асбестээр авч үзье л да. Асбест гэж бас ийм химийн бодис байна. Энийг бол одоо дэлхийн нийтэд хорьчихсан хэрэглэхийг бол одоо ихэнх орнуудад бол хорьцсон байж байгаа. За манайд бол эрчим хүчний салбарт ашиглаад байгаа. Энэ бол өөрөө нөгөө бас хор тавдар үүсгдэг химийн бодисын тоонд орчихсон. Нотлогдсон ийм химийн бодис. Гэтэл тэрийг одоо өөр одоо хор багтай тийм химийн бодисоор орлуулах гэдэг асуудал бас хангалтгүй юм тийм ээ. Тэгээ энээсээ болоод магадгүй тэр хүмүүс олон жилийн дараагаар одоо уушгины хавдраар өвчлөх юм эрсдэлд өртөж болж шүү. За ийм зөрчил дутагдал байна. Юу урсан сэргийлэх арга хэмжээний шатал бол орлуулах байж болох юм. За дараачих арга хэмжээ болохоор агааржуулалтын систем. За энэ тоос үүсэж байгаа ажлын байрнаас нь тэр тоосыг шууд татаж авч зайлуулах. Энэ инженерийн арга хэмжээг бол бас хангалтгүй хэрэгжүүлж байна. Нэр яг хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст бол агааржуулалт бол маш чухал. Нөгөө зарим хүмүүсийн маань хувьд бүр нэг юм ямар ч агааржуулалтгүй газар бүр удаан хугацаанд ажиллаад орой одоо гэртээ ирэхдээ толгой нэргэх ч юм уу маш их асуудал байдаг шүү дээ тийм. Тэр бол нэгдүгürt бохир хаартай орчинд удаан хугацаар ажиллаж. Хоёрдугаарт болохоор нөгөө хүчил төрөгчгүй орчинд бас хүн байгаад байх юм бол бид нар ч хүчил төрөгчөөр амьсгалж ажиллаж амьдарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүчил төрөгчгүй орчинд бас удаан хугацаар ажиллаад байгаа гэдэг нь бол одоо олон удаа энэ байдалд автагдаад ингээ байнга байгаад байх юм бол бас л тодорхой хэмжээний эмгэг үүсэх ийм аюултай. За дараачийн агааржуулалтын системийн дараагаар бол ямар бас арга хэмжээ авч болох вэ гэхээр одоо тэр аюултай хортой нөхцөлд ажиллаж байгаа хугацааг арга хязгаарлах. Хэрвээ энэ хүн 8 цаг ажиллахад одоо өвчин эмгэг үүсэх гээд байгаа бол тэр хүнийг 6 цаг байд юм уу тийм ээ? Ийм байдлаар ажиллуулж болно. Жишээлбэл шууган бол одоо маш их өндөр шууганд хүн олон цагаар ажиллах юм бол маш одоо хүнд эмгэг үүсдэг. Одоо сонсгол буурахаас гадна хүний төв мэдрэлийн систем болон одоо хотоод эцсийн үйл ажиллагаанд ч бас шууганы сөргөөр нөлөөлдөг шүү дээ. Тэгэхээр хэрвээ хэд өндөр шууган их өндөр шууганд ажиллаж байгаа бол түүнийг цагаар хязгаарлаж болно. За тэр нь бол энэ шинэ гарсан одоо би түрүүн ярьсан стандарт өөрчлөгдөж байгаа гэдэг. Тэр стандарт дээр хэрвээ одоо 100 за би яг тоочны яг тоог нь яаж байна 100 децибелээс дээш одоо нөхцөлд хэрвээ ажиллахаар бол тэрийг цагаар хязгаарлах 2 цаг байна уу? Ийм цагаар одоо ажиллуулж болохгүй гэх жишээний стандарт тогтоодсон байна. Норм хэмжээ нь бол 85 децибелд бол 8 цагтай яг ажиллахыг зөвшөөрнө гэдэг нормчилсан байна. Тэрнээс дээш хэмжээтэй байх юм бол нөгөө цагийг багасгаад бууруулад явна гэсэн ойлголт байна. За тэгээд цагаар хязгаарлаж болох юм. Эсвэл одоо тэр аюултай ажлын байрыг тусгаарлаж болох юм. Тийм ээ? Бусад хүмүүст нөлөөлөхгүйгээр зөвхөн одоо тэр за дараачт нь бол алсын удирдлагатай болгох юм уу яа гэдэг тийм. За мөн ажил амралтын дэглэмийг зохицуулах. Эсвэл тэр ажилд зөвхөн одоо тусгай зөвшөөрлөөр л тодорхой хугацаанд орж ажиллах гэдэг юм уу. Ийм олон аргуудыг ингээ ашиглаж болно. За хамгийн сүүлчийн арга болохоор
дээрх аргуудыг эрдэс одоо ямар ч хэрэглэх авч хэрэгжүүлэх боломжгүй гэсэн тохиолдолд хувийн хамгаалах хэрэгслийг хэрэгжилж байгаа. Тэгэхээр бидний одоо өнөөдрийн практикт болохоор эхний нэг намжтлаар одоо хувийн хамгаалах хэрэгслийг өгч байгаа. Тэгээ болчих чинь гэж үзэх гэдэг нь тийм. Тэгэхээр тэрний өмнө ямар олон өрсөн сэргийлэх арга хэмжээнүүд одоо байдаг вэ гэдгийг бас энэ яваар хэлхийг хүслээ. Тэгээд тэр арга хэмжээнүүдийг хэрвээ зөв үр дүнтэй аваад хэрэгжүүлвэл таны одоо ажилтан чинь эрүүл сарвал хөдөлмөр одоо олон жил сайн ажиллах. За энэ чинээгээр тэр хүний одоо амьдралын чанар дээшлэх юм аа л гэдэг ийм агуулга байгаа юм. Тэгэхээр хөдөлмөрийн эрүүл ах гэдэг бол хүний одоо эрүүл мэнд талаасаа хамгаалдаг. За тэгээд урт удаан наслах, сайн сайхан амьдрах энэ л боломж нөхцөлийг одоо судалдаг юм салбар байна л гэж хэлэх гээд байна. За тэгэхээр хоёулагийн ярилцах цаг бас дуусах гэж байна. Тэгэхээр мэдээж ярилцлагын төгсгөлд одоо хүмүүстэй тийм ээ ард иргэдтэй за хүн нөхцөлд ажиллаж байгаа залуучуудаа хүмүүстэй бас хандаж хэлэх бас үг байж магадгүй. Тэгэхээр зөвлөмж бас мэдээлэлээр бас таны ярилцлага бас өндөрлөе гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? За ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч гэсэн ер нь ахуй хүрээнд ч гэсэн тийм ээ. Ер нь альва ямар нэгэн химийн бодис байд юм уу? Эсвэл одоо тоос үүсгэж болох ч байд юм уу? За шуугаан үүсгдэг ийм тоног төхөөрөмж ажлын орчин байх юм бол тэр ажлын байраа эхлээд маш сайн бид нар судалж бас тэр талаарх мэдээлэлтэй байх хэвээр, мэдлэгтэй байх хэвээр. Тэгэхгүйгээр одоо ямар нэгэн хамгаалалт өөрийнхөө одоо бие организмыг хамгаалахгүйгээр тэр ажилбаруудыг одоо шууд хийж гүйцэтгэх ийм байдал нь бол бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө шүү. Яг шууд одоо хурц хордлого гэдэг юм уу ийм юм үүсэхгүй ч гэсэн олон жилийн дараа та бүхний эрүүл мэнд бие организмд чинь ямар нэгэн сөрөг нөлөөлөл үүсч болзошгүй. Тийм учраас одоо ажлын байраа эхлээд маш сайн таньж мэдэж ер нь бас одоо мэрэгчлээ сонгоход хүртэл одоо хүн би энэ ажлыг хийхэд миний эрүүл мэндийн хувьд одоо би тэнцэх болов гэдгийг ер нь баг мэрэгчлээ сонгохдоо л хүртэл бас бодолцох асуудал байна. Тэгэхээр залуучуудаа бол тэгж л хэлмээр байна. Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Бидний урьдчилан бас хүлээж аваад хүрэлцээсэнд маш баярлалаа. За баярлалаа. Үзэгчтэй VTV Live өдрийн хөтөлбөрт мэргэжлийн хяналтын цаг маань үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаагийн зочин мэргэжлийн хяналтын ерөнхий газрын за хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Заг Драгчагийн мөнх тулаас оролцож байна. Бид зочинтойгоо энэ удаа хөдөлмөрийн эрүүл ахуйн талаар бас ярилцсан байгаа. Тэгээд энэ талаарх мэдээллийг та бүхэн маань дэлгэрэнгүй бас мэдээллийг авч чадсан болов уу гэж бодож байна. VTV Live өдрийн хөтөлбөр үргэлжилж байна.